по крикету в объективы телекамер попал мальчик. Тэмцээнд анхаарлаа хит хандуулсан хүү алдартай болсон байна. Австрали улсад крикетийн тэмцээн зохион байгуулагдсан дуран тэмцээн бус харин үзэгч хүү өртсөн бөгөөд хүү тэмцээндээ улаарсандаа авраг том таравсыг хальстай хамт идэж байгаа нь дүрслэгдэжээ. Түүний дүрс бичлэг интернетэд тархснаар тэрээр хормын дотор од болсон байна. ТВ-с хүүг телевизэд нэвтрүүлэгтээ өргөн оролцуулж таравс хальстай яаж идснийг нь боддоор нь хардаг болжээ. Мальчик стал частым гостем телевизионных передач. Конечно, нужно создавать условия для... Японы ерөнхий сайд Шинзо Абе Путинтэй уулзахыг хүсжээ. Япон Орос улбаны улсын хооронд газар нутгийн маргаан болсон хэдэн арлын асуудлаар ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүсэлтэд ерөнхий сайд Шинзо Абе илэрхийллээ. Арлын маргааны улмаас дэлхийн 2 дугаар дайнаас хойш өнөө хүртэл Орос улбаны улс Япон улсад энхийн гэрээ байгуулаагүй явж ирсэн юм а. Харин Шинзо Абе дайн дуусаад 70 жил болсон байхад бид энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь хэвийн бус гэвч уулзалт хэлцээгүйгээр хойд газар нутгийн асуудыг шийдвэрлэж чадахгүй хэмээн ярьсан байна. Түүнчлэн Шинзо Абе Сирийн Ираны асуудал болон терроризмтэй тэмцэхэд Орос улбаны улс голлох үүрэг ролыг гүйцэтгсэн хэмээн сайшаасан байна. Япон улс 1945 онд дайнд ялагдал хүлээсний дараа Хоккайдогийн хойд хэсэгт орших 4 арлыг Орос улбаны улсад алдсан юм а. Япон алдсан газар нутгаа эргүүлэн авахыг удаан хугацааны турш мөрөөдөж ирсний дээр хоёр орны хооронд энхийн гэрээ хийцэл хүртэл яригдж байлаа. Шинзо Абе 2012 онд Японы ерөнхий сайд болсноос хойш Орос улбаны улстай харилцаагаа сайжруулж арлын асуудалд баггүй архиц гаргасан боловч Украины зөрчил зэрэг бусад асуудлаас болж хүчин чармаалт нь өнгөдөжээ. Как бы вы прокомментировали такую ситуацию? 1月4号在河南省 3 сая юаны өртөгтэй хөшөө Мао Цзэдунтай төстэй болсонгүй. Хятадын Хэнан мужийн нэгэн тосгон тус улсын коммунист удирдагч агсан Мао Цзэдуны алтдсан хөшөөг 3 сая юан буюу 459,300 ам$ босгож бараг л дуусах шатанд оржээ. Нийтдээ 36.6 м өндөр сууж байгаагаар дүрсэлсэн уг хөшөөний дүр зургийг нийгмийн сүлжээнд байршуулсны дараа иргэдээс маш их шүүмж ирсэн байна. Тодорхойлбол Маогийн хөшөө өөртөө төстэй болоогүй төдийгүй нүүрний хэлбэр нь тун ойлгомжгүй мөн хөшөөний хэлбэр хийц ямар ч өгүүлэмжгүн дээр сүр сүлд байхгүй гэх зэрэгээр шүүмжил тасрахгүй байгаа юм а. Хөшөөний зураг төслийг тосгоны нэртэй архитектор, барилгын инженерүүд хариуцсан ажиллаж дуус шатанд орж байгаа ч олонний таашаалд нийцээгүүн дээр коммунист намын удирдлагуудаас шүүмжил ирж болсшгүй байгаа юм а. Шинжааны нэгэн веб хэрэглэгч интернетэд уг хөшөөний талаар хөшөө Мао даргатай адилхан биш байна. Энэ хөшөө тосгоны хэн нэгэндээ илүү төстэй байх юм хойшлонс нь олон зуун мянган хүнд хүрсэн байна. Мөн тосгоны оршин суугчид авраг том хөшөө барих шалтгааныг хайгаад олоогүй бөгөөд энэ их мөнгөөр иргэдийн нийгмийн амьдрал чигээс ямар нэгэн зүйл хийсэн бол илүү дээр байсан гэж үзэсэд олон байгаа гинэ. 制作雕像坐北朝南。 Исламын улс бүлэглэл 5 хүнийг цаадсан бичлэгээ нийтлэлээ. Исламын улс алан хядах бүлэглэлийн босгочид Их Британийн тагнуулгийг 5 хүнийг хөнөөж байгаа бичлэгийг нийтлжээ. 10 минут үргэлжилсэн бичлэгт улбар шар цамц өмссөн Британи аяттай хүн Их Британий ерөнхий сайд Дэвид Камеронд хандаж чи бол Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд ялагдж байгаа Вашингтоны бол Ирак, Афганистаны дайнд ялагдсан шигээ чи энэ дайнд бас ялагдана гэжээ. Бичлэгийн төгсгөлд босгочид 5 хүнийг буудан хөнөөж байгаагаа харуулсан байна. Тус бичлэг баттай эсхийг Их Британи гадаад иргэн яам шалгаж байгаа бөгөөд харах нотлог байгаа юм а. Тэгвэл Их Британи Independent сонины ойрхон орнотын асуудлаар бичдэг шинжээчид тус бичлэгийг хуурамч гэж үзэж байгаагаа мэдээллээ. Тус бичлэгт хуучин болон шинэ кадруудыг хож эвлүүлсэн гэлээ. Эхрүүдээ 2 үржилт төрүүлжээ. Америк нэгдсэн улсын Сан-Диего хотын төрөх газарт 2 ихэр хүүхэд бэлгэлсэн байна. Гэхдээ тэдний өдөр бус тэрж байтгаа өөр үржилт төрсөн байна. Эхрүүд шинэ он гарах мөчөд мэндсэнг нь охин нь 2010 оны сүүлчийн минутанд төрсөн бол ах нь 2 минутын дараа буюу 2016 онд мэндэлжээ. Эцэг их нь энэ оны 1-р сарын сүүлээр төрн хэмээн таамаглаж байсан ч гэнэт ихийнх нь биед хүндрэлүүд гарсан байна. Тиймээс эмчнэр аль болох хурдан амжих ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Азар хүүхдэд 90 сард мэндсэн бөгөөд 30 онд төрсэн хамгийн сүүлчийн шинэ онд мэндэлсэн хамгийн анхны үрсээр тодорчээ. В свет появилась девочка, а 3 минуты спустя ее